Сайн байцгаана уу? Англи хэл сурч байгаа хүмүүс зориулсан цуврал лекцнийхээ 3 дугаар дугаарыг эхлэе. Өнөөдөр англи хэлний өгүүлбэрийн бүтцийг ерөнхийд нь үзнэ. Англи хэлний өгүүлбэрийн бүтцийг sentence patterns гэж нэрлэдэг. Тэгээ үндсэн 7 өгүүлбэрийн бүтцтэй. Тэгэхээр англи өгүүлбэр болгон ямар нэг байдлаар энэ 7 өгүүлбэрийн бүтцний холимог байдлаар үүсдэг гэсэн үг. Тэгэхээр энэ өгүүлбэрийн 7 бүтцийг яг одоо жийжлэн гэж яг сурах шаардлагагүй. Ерөнхийдөө ойлголт авчаад дараа нь сурж ах явцдаа энийг лавшруулад жийжлээ явчихна. Тэгэхээр яг өнөөдөр жийжлэх шаардлагагүй гэсэн. Хамгийн гол нь ийм 7 бүтц байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр subject, verb, object гэсэн үндсэн хэсгүүдтэй. Монголоор болохоор subject, object, үйл үг гэж нэрлэж байгаа. Би англиар нь бичсэн байна. Тэгэхээр англи хэл сурж байгаа хүмүүс шууд англи дээр нь жийжлээ явуул ер нь амар. Одоо нэгдүгээр бүтц нь болохоор SV гэдэг бүтц байгаа. SV гэдэг нь болохоор subject нэмэх нь verb гэдэг. Subject нэмэх нь үйл үг гэсэн. Энэ хамгийн амархан өгүүлбэрийн бүтц англи хэл дээр байдаг. Тэгэхээр subject гэдэг нь болохоор subject гэдэг нь болохоор үйлдэл хийж байгаа хүнийг хэлж байгаа. Үйлдэл хийгч гэсэн үг. Verb үйл үг нь болохоор яг үйлдэл болж байгаа процесс хэлнэ. Тэгэхээр жишээ өгүүлбэрүүд байна. Монголоор болохоор шууд нисдэг гэх. Birds fly. Тэгэхээр birds гэдэг нь болохоор subject үйлдэл хийж байгаа тэгэд fly гэдэг нь болохоор тэр үйлдэл нь. Тэгэхээр birds шуу fly нисдэг гэдэг. Тэгэхээр subject үйл үгний хослол. Дараагийн жишээ нь болохоор хүүхдүүд тоглодог. Children play гэдэг. Children болохоор subject, play нь болохоор verb үйл үг. Тэгэхээр хүүхдүүд тоглодог. Дараагийн жишээ болохоор тэр эмэгтэй инээмсэглсэн гэдэг. She гэдэг нь тэр эмэгтэй, smiled инээмсэглсэн. Тэгэхээр she гэдэг нь subject, smiled гэдэг нь verb үйл үг. Хамгийн ихний өгүүлбэрийн бүтц болохоор хамгийн амархан байгаа. Тэгэхээр яг эхнээс нь англи хэл сурж байгаа хүн бол яг энэ хамгийн амарханаас нь эхлээд сурвал илүү амар. За хоёрдугаар өгүүлбэрийн бүтц нь SVO гэж нэртэй. Энэ subject, verb, object гэдэг. Subject үйл үг, object гэсэн үг. Тэгэхээр subject гэдэг нь subject гэдэг нь үйлдэл хийгч, verb гэдэг нь үйл үг, object гэдэг нь одоо үйлдэл болж байгаа тэр зүйл нь.
Тэгэхээр энд түрүүчигтэр бол 2 зүйлээс бүтчихсэн. Одоо 3 зүйлээс бүтэж байна гэхээр арай хүндэрч байна гэсэн. Жишээ өгүүлбэр болохоор би дуу гэж юм дуртай гэдэг. I love music. I гэдэг нь subject, love гэдэг нь verb, үлэг. Music гэдэг нь object. Тэгэхээр одоо music гэдэг object-д love гэдэг үйлдэл надаар хийгдэж байна гэсэн. Тэгэхээр субъект нь би өөрөө. Тэгээ би гэж субъект нь music гэдэг объектыг дуртай гэдэг. За дараагийнх нь болохоор дараагийн жишээ болохоор тэр ном уншдаг. Тэр эмэгтэй ном уншдаг. She reads books. She гэдэг subject, reads гэдэг verb, үлэг, books гэдэг ном. Тэгэхээр books гэдэг ном гэдэг объектыг уншдаг гэдэг үлэг тэр эмэгтэй subject нь. Тэгэхээр 3 зүйл энэ өгүүлбэрт байгаа. Тэгэхээр яг тус-тусд нь ингээд ойлгож авал дараагийн урт өгүүлбэр бичгээд ярихад илүү амар болно. Дараагийн жишээ болохоор тэд байшин барьсан. They гэдэг тэд гэдэг тэр нь subject, build гэдэг байшин барьсан үлэг, house байшин object. Тэгэхээр тэр object-ийг тэд нэр барьсан гэдэг. Монгол хэлний англи хэлнээс ялгадах хамгийн том ялгаа нь энэ дээр гарч ирж байна. Тэгэхээр тэд гэдэг subject, байшин гэдэг house, тэгээ барьсан гэдэг build гэдэг. Тэгэхээр монгол хэлэн дээр болохоор subject, object, verb гэдэг дараалал нь ондоо. Англи дээр болохоор subject, verb, object гэдэг. Тэгэхээр verb, object хоёрын байршил нь өөрчлөгдөнө гэсэн. Монгол хэлэнд монгол хэл англи хэлний оронд. За дараагийн жишээ дараагийн өгүүлбэрийн бүтцээ үзье. Энэ нь болохоор SVC гэдэг нэртэй. Subject, verb, complement гэдэг. Subject нь subject, verb нь үлэг, complement гэдэг нь болохоор subject илүү тодорхойлж тайлбарласан зүйл гэсэн үг. Тэгэхээр subject complement нь илүү тодорхой болгож өгч байна л гэсэн үг. Тэгэхээр жишээ өгүүлбэр тэр бол багш гэд тэр багш гэд she гэдэг нь subject, is гэдэг нь үлэг, a teacher багш. Монгол хэлэн дээр болохоор тэр бол багш гэж яг махчилж орчуулвал тэгж чинь. Гэтэ тэгж ярьдгүй болохоор тэр багш гэд хэлэхэд ойлгомжтой. The soup tastes delicious гэдэг өгүүлбэр нь. Шүл soup амттай, delicious байна. Тэгэхээр монгол хэлэн дээр болохоор үлэг үлэг нь
байршил нь өөрчлөгдөж байгаа. Яг англитэй харьцуулахад. Тэгэхээр the soup гэшүүл tastes delicious гэдэг. Taste гэдэг нь үлэг, delicious гэдэг нь compliment. За дараагийн жишээг үзье. He became famous. Тэр эрэхтэй алдартай гэдэг нь famous болсон гэдэг. Became famous гэдэг нь ер нь цогтой орчуулагдчихж байгаа. Тэгээ яг үйл үг нь ардаа орчиж байгаа монгол хэлэн дээр болохоор. Яа. За дөрөвдүгээр өгүүлбэрийн бүтцээ үзье. Энэ дөрөвдүгээр өгүүлбэрийн бүтцийн нэр нь болохоор SVO гэдэг. Subject, subject, verb, үлэг, indirect object, шууд бус object, direct object, шууд object. Тэгэхээр дараа хүндэрч хэлж байгаа өгүүлбэрийн бүтцүүд. Шууд объект, шууд бус объект гэх энэ юу гэсэн үг вэ гэхээр шууд объект нь яг дөрвөн жишээнүүд дээр үзчихсэн объект ба. Шууд бус нь болохоор шуудтай хамаарч явдаг. Тэгэхээр объект хоёр хуваагаад яг үндсэн объект, үндсэн бус гэж хувааж байна л гэсэн үг. Тэгээд шууд объект нь болохоор юу гэдэгт хариулагдана. Шууд бус нь болохоор хинд гэдэгт хариулагдана. Яг тодорхой гаргаж ирээгүүл ийм асуулт асуугаад тэгээ тодорхойлж болно гэсэн үг. Одоо жишээ өгүүлбэр нь би түүнд ном өгсөн гэдэг. I гэдэг нь би, түүнд гэдэг нь him. Одоо шууд бус объект. Ном гэдэг нь book, шууд объект. Өгсөн gave гэдэг. Тэгэхээр яг англи хэлний өгүүлбэрийг хараад үйл үгийн тасдаж аваад хамгийн ард нь тавьчвал монгол хэлтэй адилхан болчихж байгаа. За. Тэр эмэгтэй надад загтал илгээсэн. She гэдэг нь тэр эмэгтэй. Sent гэдэг нь илгээсэн. Me гэдэг нь надад. A letter загтал гэдэг. Тэгэхээр me гэдэг нь хинд гэдэг асуултанд хариулагдж байгаа шууд бус object. A letter гэдэг нь direct object буюу шууд объект гэсэн. Тэгэхээр she sent a letter гэдэг хэлж болно. Одоо шууд бус объектыг хасаад. Тэгэхээр өгүүлбэр бол яг дөрмийн хувьд бол зөв байна. Шууд бус объект нэмэхээр энэ өгүүлбэрээ илүү тодорхой болгоод шууд объектыг илүү тодорхой болгож байна гэсэн. За. Дараагийн жишээ тэр эрэхтэй бидэнд болсон үйл явдал ярьж өгсөн. He тэр эрэхтэй told ярьж өгсөн. Us гэдэг нь бидэнд a story
болсон үйл явдал. Тэгээ одоо дараагийн үйлдвэрийн бүтцээ үзье. 5 дахь үйлдвэрийн бүтц болохоор SVOC гэдэг нэртэй. Subject буюу subject, verb буюу үглэг, object буюу объект, complement буюу complement гэдэг нь ер нь subject юм object илүү тодорхой болгодог хэсгийг хэлж байгаа. Тэгэхээр 4 хэсэгтэй байна. За жишээ өгүүлбэр үзье. Тэд түүнийг ахлагч болгосон. They гэдэг нь тэд, made гэдэг нь болгосон. Him гэдэг нь түүнийг, captain гэдэг нь ахлагч. Тэгэхээр тэд гэдэг нь, they гэдэг нь subject, made гэдэг нь verb, him гэдэг нь object, captain гэдэг нь ахлагч. Тэгэхээр captain гэдэг complement нь, him гэдэг object илүү тодорхой болгож байна. Дараагийн жишээ үзье. Бид түүнийг Bob гэж дууддаг. Бид гэдэг we, call гэж дууддаг. Him түүнийг, Bob. Тэгэхээр we гэдэг нь subject, call гэдэг нь гэж дууддаг verb үглэг, him гэдэг нь object түүнийг, Bob гэдэг нь complement. Тэгэхээр him гэдэг түүнийг гэдэг object-ийг, Bob гэдэг complement илүү тодорхой болгож байна. Тэгэхээр Bob-ыг хасчвал яг энэ object нь тодорхойгүй болчихно. За дараагийн жишээ. Би энэ номыг сонирхолтой гэж үзэж байна. I гэдэг нь би, find гэдэг нь гэж үзэж байна. This book энэ номыг interesting сонирхолтой. Тэгэхээр I гэдэг нь subject, find гэдэг нь verb үглэг, this book гэдэг нь энэ номыг interesting гэдэг нь complement сонирхолтой. Тэгэхээр энэ номыг гэдэг object-ийг сонирхолтой гэдэг энэ complement илүү тодорхой болгож өгч байна. Дараагийн үйлдвэрийн бүтцээ үзье. 6 дугаар үйлдвэрийн бүтц болохоор SVA гэж нэртэй. Subject буюу subject, verb буюу үглэг, adverbial гэдэг. Энэ болохоор хаана асуултанд бас хизээ тэргээд асуултанд хариулагддаг тийм илүү тодтгсон хэсэг байгаа. Яг үйл явдал болж байгаа процессыг илүү тодорхой болгодог. Тэгэхээр
жишээ өгүүлбэр үзье. She lives in Japan гэдэг. Тэр эмэгтэй she lives гэдэг нь амьдардаг. In Japan гэдэг. Японд гэдэг. Тэгэхээр she гэдэг нь subject, lives гэдэг нь verb үлэг амьдардаг. In Japan гэдэг. Японд гэдэг. Тэгэхээр adverb нь хаана тэр эмэгтэй амьдардгийг илүү тодорхой болгож өгч байна гэж хүсэв. Дараагийн жишээ тэр эрэхтэй гэртээ байсан. He тэр эрэхтэй stayed байсан at home гэртээ. Тэгэхээр he get subject, stayed verb, at home get adverbial. Банаксог. За дараагийн жишээ they are in the classroom гэдэг. They тэд are гэдэг нь байна. In the classroom ангид гэдэг. Тэгэхээр they get subject, are get verb, in the classroom get ангид get adverbial. Тэгэхээр энэ үйл явдал хаана хязээ дээр болж байгааг илүү тодорхой болгодог хэсгийг adverbial гэж нэрлэж байна. За хамгийн сүүлийн үйлбэрийн бүтцээ үзье. Сүүлийнх нь болохоор SVOA гэж нэртэй. Subject, subject, verb, үлэг, object, объект, adverbial гэдэг. Илүү тодорхой болгодог хэсгийг хэлж байна. Яа, жишээ өгүүлбэр үзье. Тэр сойцыг ширээн дээр тавьсан. She гэдэг нь тэр, put гэдэг нь тавьсан. The brush гэдэг нь сойц. On the table гэдэг нь ширээн дээр. Тэгэхээр she гэдэг нь subject, put гэдэг нь verb үлэг. The brush гэдэг нь object, on the table гэдэг нь adverbial. Тэгэхээр adverbial-ийн бусдаас нь яаж ялах вэ гэвэл хаана гэдэг асуултанд тавиад хариулахад adverbial таньж болно. Хаана гэхээр ширээн дээр гэсэн. Тэгэхээр юу гэвэл сойцыг, хин гэвэл тэр, яасан гэвэл тавьсан. Тэгэхээр энэ үйлбэрийн хэсгүүдээ яг задлж ойлгохыг гэвэл ямар асуултанд хариулж болохоор байна гэдгээр нь ялгаж болно. Дараагийн жишээ тэр номыг тавиур дээр тавьсан. He гэдэг нь тэр эрэхтэй placed тавьсан. The book номыг on the shelf тавиур дээр. Тэр he гэдэг нь subject, placed гэдэг нь verb үлэг. The book гэдэг нь object, on the shelf гэдэг нь adverbial гэдэг явуулж байна. За дараагийн жишээ үзье. Тэд машиныг гаражд оруулсан. They гэдэг нь тэд, moved гэдэг нь
оруулсан. The car гэдэг машин. To the garage. The garage гэдэг. Тэгэхээр they гэдэг subject. Move гэдэг verb. Үлэг. The car гэдэг object. To the garage гэдэг adverbial. Хаана гэдэг тариулаад нь garage гэдэг. Ингээд англи хэлний үндсэн өгүүлбэрийн бүтцийг 7-аас 7 гингээд ерөнхийд нь ойлголттой авлаа. Тэгээд яг шууд энийг математикийн хурц шиг болж ижлэхгүй. Ерөнхий ойлголт аваад дараа сурах процесст энийг илүү лавшруулж ойлгож сурнаа. Тэгээ анхаарал тавьсанд баярлалаа.